Оройн төргийн эрхэм хүнд үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн шуурхай буюу тусгай дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За улсын их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалтын яг өмнөх өдөр Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэр болон Монгол Рос Цветмет төрөмжт үйлдвэрийн эзэмшлийн 49% Монголын тал худалдаа авсан тухай олон нийтэд зарласан байгаа. За тэгвэл өнөөдөр энэ сэдвээр бид ярилцах болно. Эхлээд үйл явдал эргэн тойронд хэрхэн үргэлжлэснийг бүгдээрээ бяцхан сурвалжлага үзээд хэлэлцүүлэгдээ орцгоё. Орос Албаны улсын Ростех төрийн эмчит корпорац, Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр болон Монгол Рос Цветмет компанийн Оросын талын хувьцааг худалдаа хөгжлийн банкны төлөөний компани болох Монголын Зэс корпорац худалдан авсан тухай өнгөрсөн сарын 28-нд Монгол Улсын ерөнхий сайд олон нийтэд мэдээлсэн юм. Өнөөдөр энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс 51%-ийг эзэмшин, Монголын компани 49%-ийг бол эзэмшнэ. Монголын компани гэдэг нь худалдаа хөгжлийн банк, түүний төлөөний компани болох Монголын Зэс компанийг би бол энд хэлж байгаамаа. Эрдэнэт үйлдвэр хуучин Монгол Улсын хуулиас дээгүүр олон улсын гэрээ хэлцээрээр зохицуулагддаг байсан ийм хамтарсан үйлдвэрийн статустай байгууллага байсан бол одоо Монгол Улсын хуулиар зохицуулагддаг, манай улсын компани тухай хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм аа. Үүний дараа 7 дугаар сарын 1-нд Орос Албаны улсын Ростех төрийн эмчит корпорац энэ тухай мэдээлснээр талууд албан ёсоор хувьцаа худалдан авсан нь баталгаажсан юм а. Ерөнхий сайдын мэдэгдэлд Монголын Зэс корпорац нь худалдаа хөгжлийн банкны төлөөний компани гэж байгаа хэдий ч худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал орхон Монголын мэдээ суугт өгсөн ярилцлаганд зөвлөх болон санхүүгийн их үүсрийн үүрэг гүйцэтгсэн гэдгийг мэдгдсэн юм а. За худалдаа хөгжлийн банкны хувьд бол ямар холбоотой юм бэ гэхээр бид нар бол энд олон улсын санхүүгийн одоо энэ гэрээ хэлцэлд зөвлөгөө өгсөн баг. Өөрөөр хэлбэл худалдаа хөгжлийн банк бол энэ дээр зөвхөн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж энэ гэрээ хэлцлийг одоо хууль тогтоомжийн дагуу байх, олон улсын стандартын дагуу байх. За дээрээс нь бас санхүүжилтийг босгох энэ санхүүгийн одоо бүрэн хэмжээний зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байгаа. Эрдэнэт үйлдвэрийн болон Монгол Рос Цветмет компанийн 51%-ийг Монголын төр эзэмшдэг. Харин дээрх хоёр компанийн Оросын талын 49%-ийг Монголын Зэс корпорац эзэмших болж байна. Энэ компаниг худалдаа хөгжлийн банкны төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Эрдэнэ бэлэг эзэмшдэг гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн болон засгийн газрын их сурвалжууд хэлж байгаа юм. Хөтөл дархны төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлал ямар үр дүнд хүргэсэн энэ доголдолтой үйл ажиллагаа Эрдэнэт үйлдвэр дээр давтагдах бол Монгол улсын эдийн засагт харамсалтай дүр зураг үүснэ. Эрдэнэт үйлдвэр болон Монгол Рос Цветмет компанид Оросын талын хувьцааг Монголын Зэс корпорац худалдах ажиллагаа нь хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу хийгдэж, саяхан Узбекистан улсын нийслэлд Ташкент хотноо болсон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр эцсийн шийдвэр гарсан тухай ерөнхий сайд сайхан бэлэг мэдгдсэн юм а. Энэ асуудлыг Оросын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлсэн болно гэдгийг бас би хэлхийг хүсэж байна. Монгол улсын төрийн эмчийн үйлдвэрүүдийн Орос Албаны улсын талын хувийн компанид шилжүүлэхэд одоо мөрдөгдөж байгаа хуулиар эхлээд Монгол улсын төрд буюу засгийн газарт санал болгох ёстой гэдгийг холбогдох яам төрийн байгууллагын их сурвалжууд сануулж байна. Хамгийн сонирхолтой нь төрд ирсэн санал буюу албан бичиг, төрөөс хариу илгээсэн албан бичиг хоёр энэ асуудалд хариу өгөх ёстой албан тушаалтан, яамны мэрэгжилтнүүд газрын дарга нарыг тойрсон буюу ерөнхий сайд мэдэгдэл хийхэд сангийн яамны газар хэлцээний дарга нар энэ 8-ны талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэдгийг нэрээ нуцлахыг хүссэн их сурвалж мэдгдсэн юм а. Харин ерөнхий сайд 2016 оны улсын хурлын ээлжид сонгуулийн санал хураалтын өмнөхөн Эрдэнэт үйлдвэрийн Орос Албаны улсын талын хувийг худалдан авсан талаар мэдээлэл хийсэнд Монгол Ардын намын зүгээс эсэргүүцэж байгаа тухайга мэдэгдэж байсан юм а. Монголын ард түмний өмчийг 2 жилийн өмнө байгуулагдсан хинч мэдэхгүй 28 настай залуу удирдах байгаа Монголын Зэс хэмээх компани хоцсон явдлыг бид эсэргүүцэж байгаа. Энэ 49%-ийг бол Монголын ард түмэн эзэмшиж Монголын баялагын жинхэнэ эзэн болох учиртай. Ямар ч утгаар энийг зөвлөх боломжтой байхгүй. Энэ асуудлаар Монгол Улсын засгийн газар Монгол Улсын их хурлд мэдэгдэж, Монгол Улсын их хурлаар хэлэлцүү шийдвэр гаргах ёстой байтал мөн Монгол ардчилсан намын дарга нь сонгуулийн санал хураахын хавцад энийг өөгшүүлсэн мэдээлэл хийж, энэ бол Монголын ард түмэнд өмчин нэрлэе гэсэн байдлаар тархиугаалт явуулж байгаа явдлыг бол Монгол Ардын намын сонгуулийн штабын зүгээс хүчтэй эсэргүүцэж байна гэдэг таагүй хэлмээр байна. Монгол Ардын нам энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандхаар болсон юм. Яг одоо Эрдэнэт үйлдвэрт үйл ажиллагаа нь хэвэн явагдаж байгаа эсхийг тодруулахад Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын тамга тэмдэг хураагдсан
Монголын засаг компанийн мэдлийн буюу тус компанийн 49%-ийг эзэмшиж байгаа гэх Эрдэнэ бэлэг захирал Бадамжунай, Мөнхбаяр нарын аль нэгийг ерөнхий захирлаар томилох саналтай байгааг Худалдаа хөгжлийн банкны их сурвалж хэлсэн юм а. За асуудал бол ингэж өрнсөн. Бид өнөөдөр нэвтрүүлэгтээ урьж авчирсан манай студид ирсэн зочдоо танилцуулъя. Миний баруун гар талаас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Орхон хүрэлцэн ирсэн байна. За улсын хурлын гишүүн Энхбаяр хүрэлцэн ирсэн байна. Монгол Ардын Хувьсгал намын дэд дарга Эрдэнэжамян нар хүрэлцэн ирж байгаа. Миний зүүн гар талд эдийн засагч нийтлэлч Жаргал сайхан хүрэлцэн ирсэн байна. Хуульч Алтан Гэрэл, мөн реформ клубын зохицуулагч Эрх зүйч Батөргөл нар хүрэлцэн иржээ. За тус нэвтрүүлгийг бэлдэх явцад бид өөр төрийн өндөр дэд албан тушаалтан болон энэхүү гэрээ хилцээлд орсон байх боломжтой төрийн төлөөллийг урьсан байгаа. За яг одоо ураад манай студид татгалзсан хариу өгсөн хүмүүсийг бас энд студид зарлая. За дэлгэцэн дээр нэрс гарна. Бид бүхэн Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржгойг урьсан Монгол Улсын ерөнхий сайд Сайхан Бэлэг, Улсын хурлын дарга Энх Улд, Улсын хурлын гишүүн Баяр Цогт, Улсын хурлын гишүүн Алтан Хуйг, Амар Жаргал, Батболд, Бат Цогт, Бат Чимэг, Гонжиг Дорж, Тэмүүжин, Эрдэнэбат, за сангийн сайд Болор, за Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал, засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд дарга Солонго, сангийн яамны газрын дарга Шинбаатар нарыг нэвтрүүлэгтээ урьсан боловч за янз бүрийн шалтгаанаар өнөөдөр бас засгийн газар хуралдаж байгаа. За Монгол Ардын Хувьсгал намын дарга Энхбаярыг урьсан боловч за яг одоо шүүх хуралтай байгаа гэдгийг Эрдэнэжамян дэд дарга бас бидэнд хэллээ. Тэгэхээр яг одоо та бүхэндээ нүүдэл шийдэл нэвтрүүлэг уламжлалт ёсоор Facebook дээр явуулсан санал асуулга танилцуулъя. За таны бодлоор Монгол Эрдэнэт үйлдвэр болон Монгол Росветмед компаниудыг Монголын зис компани худалдаж авах нь зөв үү гэдэг асуудлыг олон нийтийн дунд явуулахад за 1300 гаруй хүн ямар ч мэдээлэлгүй байна гэсэн санал өгсөн байна. За буруу гэж 325 Facebook хэрэглэгч үзсэн бол за зөв гэж 151 хүн саналаа өгчээ. Тэгэхээр хамгийн миний эхний асуулт бол ер нь нэвтрүүлэгт оролцож байгаа зочдоосоо болон Орхон захирлаас ерөнхий захирал Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал томилогдлоо гэдэг мэдээлэл өнөөдөр гараад байна. Тэгэхээр энэ мэдээлэл хэр үнэний ортон болоо энэ тууз хуралдаж шинэ ерөнхий захирлыг томилсон болов уу гэдгийг сонирхъя. За энэ талаар бол би мэдээлэл байхгүй байна. Зүгээр миний одоо банк Эрдэнэт бол манай харилцагч. Миний ойлгож байгаа бол өнөөдөр Эрдэнэтийн хуучин удирдлага ажиллаа хийгээд явж байна. Энд бол ямар нэгэн солио хойлоо хийсэн юм мэдээлэл бол ирэх байна. Тэгэхээр Жаргал сайхан гоо та сошиал медиа дээр бол яг өөрийнхөө байр суурь болон сэтгэлдлийг ерөнхий сайдын мэдээллийн дараа бас илэрхийлж байсан. Тэгэхээр манай редакцид өгсөн их сурвалжуудын хэлж байгаа Монгол улсад буюу 51%-ийг эзэмшиж байгаа талд эхлээд санал өгөх ёстой гэдэг тийм хууль дүрм Монголд мөрдөгддөг үү? Энэ талаар таны байр суурийг сонсох гэсэн. Ерөнхий сайд мэдээлэл хийсэн орой энэ бүх бүч нууц явчлаа шүү. Энийг шүүмжилнэ. Харин энэ хувьцааг Монголын талд ирж байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ нөгөө дүрм журмаараа явсан юм уу? Үгүй бол одоо аль зэрэг хууль зүйн үндэслэлтэй юм бэ? Төрийн нийтийн хөрөнгийг зарахтаа энэ чинь зарж байгаа хэрэгэлдээ зөвшөөрч ийн гэдэг чинь Оросын тал байлаач гэсэн тэр Оросын талын 49 гэдэг чинь нийтийн хөрөнгийн 49 шүү дээ. Энэ утгаараа бол нийтийн санал бодлыг асууж барьдаг юм уу? Ийм санал бодол би илэрхийлсэн байгаа. Тэгээ бас би бүр авшруулад хэрвээ энэ компаниуд ийм маягаар төр засаг зөвшөөрөө 49% нь авч чадсан юм бол тэгээ өнөөдрийн миний ойлгож байгаагаар Ростехийн өөрийнх нь мэдээлэлээр бол бүх хууль журмынхаа дагуу явагдсан Монгол улсын засгийн газар зөвшөөрсөн. Тэгээ одоо энэ хувьцаа бол шилжчихсэн гэдэг энэ ерөнхийдөө бол 8 хийгдсэн. Одоо ганцхан асуудал бол энэ авсан компани өөрөө яг бизнест 9-10% комисс авдаг. 9% нь өөрсдөө авч үлдээгээ бусдыг авсан үнээрээ Монгол улсын засгийн газарт шилжүүлж өгөөд. Гэхдээ засгийн газарт биштэй Эрдэнэс Монгол юм л да. Тэгээд тэр одоо энэ яаралтай Эрдэнэтийг олон нийтийн зах зээл дээр дэлхийн зах зээл дээр гаргах ёстой болов уу гэж би харж бодож саналаа илэрхийлж байгаа. Тэгэхээр яг энэ мэдээллийг ерөнхий сайд хийсний дараа бол мэдээж хэрэг хувийг төрүүлж авах эрхээ засгийн газар бусдад үнгүй өгөх эрхтэй бол ямар журмаар өгөх ёстой вэ гэдэг асуулт гарч ирсэн. За сонгуулийн өмнөх өдөр байсан болохоор Монгол Ардын намын зүгээс бол цэцэд ханднаа, энийг их хурлаар оруулнаа гэдэг байр суурьуудыг бол Батболд гишүүн хэлж байсныг бид сурвалжлагандаа үзлээ. Тэгэхээр Монгол Ардын нам яг энэ гэрээ хилцээр дээр хэр мэдээлэлтэй байгаа вэ? Мөн
нэгдсэн байр суурьнд хүрсэн байт юм бол хувь гишүүнийхээ хувьд бас энэ хоёр гишүүнээ сонирхъя гэж бодлоо. За Суу Батулд гишүүний хувьд намын яг төв штаб бас албан ёсны мэдээлэл болгож олон түмэнд энэ талаар намын байр суурийг танилцуулсан, сайн үзлээ. За миний хувьд энэ бизнесийн гэрээ хэлцээсээ илүү Оросын холбооны улс Монгол дахь стратегийн эдийн засгийн гол эрх ашигасаа яагаад ухраад яагаад Монголоос гарч байна вэ гэдэг асуудал миний анхаарал их татаж байна. Энэ Эрдэнэ төвлөрд бий болсон түүх нь 20 дугаар зууны түүх. Одоо өнөөдөр үлтэр энэ нийгмийн эдийн засгийн 90-ад оны хүнд үеийг давж гаргахад Эрдэнэ төвлөрийн гүйцэтгэсэн үүрэг ролыг Монголын ард түмэн бүгд мэднэ. 90-ад оны тэр хүнд үеийг Оросын холбооны улсч өөрсдөө хүнд үеийг туулахтаа хүртэл Эрдэнэ төвлөрөөр дамжуулж Монгол дахь ашиг сонирхлоо хадгалж үлдэж ирсэн юм. Яагаад ийм нөхцөл байдал үүсчихвэ гэдэг нь өнөөдрийн улс төр сонирхдог гадаад бодлого, геополитикийн асуудалгаар судалгаа хийдэг улсууд бол онцгой анхаарч энэ талаар санал бодлоо солилцож эхэлж байна. За баярлалаа. Тэгэхээр хуульч алтан гэрлээс өнөөдөр бас бид редакцтай хуульч эрх зүйч хүмүүс урьж авчирсан болохоор алтан гэрэл хуульч бол яг тухайн үед бас сошиал медиа дээр маш олон асуултуудыг тавьсан байсан. Асуултууд ер нь давхцж байна л да, хүмүүсийн иргэд санал бодлоо илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ засгийн газарт Оросын талаас санал тавиад за тухайн саналд нь бол ерөнхий сайд хариу өгсөн байлаа гэхэд энэ процесс одоо яагаад одоо олон нийтэд хүрэхгүйгээр явчих вэ? Энийг одоо нууцын дарц дараа тойруулах боломжтой юу? Энэ хууль журмын хувьд яаж явах ёстой процесс байт юм бол төрийн эмчит үйлдвэрийн хувийг одоо ингэж шилжүүлэхэд. Тийм, таны асуултанд донд асуултнууд байна л да, тийм маш олон асуулт байна. Тэгээ би бас тухайн үед би өөрөө хуульч учраас хуулийн зөвлөл залтад хариулаа авчи. Хамгийн энэ тэргуунд одоо хэдүүлээ 9 жилийн өмнө гарч ирсэн улсын хурлын тогтоол байна л да. Ер нь бид эренбэлдэг үндс хууль, улсын хурлын тогтоол, засгийн газрын тогтоол гэдэг ингээд эрх зүйн актуудыг эренбэлээд үздэг. Улсын хурлын тогтоол гэдэг бол улсын хурлаас батлан хууль тогтоох дээд байгууллага болохын хувьд улсын хурлаас батлан гаргаж байгаа хуулийн дараа орж байгаа том хэм хэмжээ. За энд бол ингээд яг заадсан байна. Стратегийн ач холбогдол ашиг томлолын ордод хамааруулах тухай гэдэг. 7 оны 2 сарын 6 өдрийн тогтоол. За тэгээд нийтдээ 15 ордыг гаргангуудаа яг тэнцэнэ заачиж. За эдгээр асуудлыг тогтоолын энэ хавсралтай заасан ач холбогдлоо бол энэ тогтоол илэрснээс хойш нөөцөн тогтоогдсон эдгээр ордуудыг улсын хурлд өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг засгийн газар даалгах сугай гэж. Энэ 11-нд дээр Эрдэнэт маань байна л да. Гэхдээ энэ өдөр тутам одоо гарч байгаа жишээ сүүлдээ дэмтэж шít. Бид нар ингээ муу юм нүд тасаад байгаа. Бидний ойлголт Эрдэнэтийн дарга байсан дандаа баян байдаг. Энэ ямар учиртай? Эрдэнэтийн дарга байсан. Тэгвэл аргагүй. Одоо юун дээр даргыг хийсэн үү? Цаана байгаа тэр орд газрын хувьд яг улсын хурлаас үнийг шийдвэрлэхтэй. Стратегийн гэдэг асар их шүүмжилд өртөж ирсэн. Энэ бол ингэж оруулж болохгүй гэж. За манай Батөргөл өөр хэлж нэрэлэх вэ? Стратеги ингэж юм тэнийг юм илээ гэсэн байр суурьд илэрхийлдэг. А гэхдээ баталсан бол яагаад улсын хурлын тогтоолыг давж гიშгсэн бэ? Яагаад улсын хурлыг ямар ч мэдээлэлгүй байна вэ? Төрийн эрх барих дээд байгууллага гэсэн. Эхний тийм асуулт гарч ирсэн юм. Яг энэ бол. За баярлалаа. Тэгэхээр ерөнхий сайдын мэдээллийн дараа бол улс төрийн намууд бол Монгол Ардын намын хэсэг мэдээллийг бид бүхэн үзсэн. Монгол Ардын хувьсгалт намын дарга, за Монгол Ардын хувьсгалт намын гишүүн Баян Сэлэнг нар яг тухайн өдөр бол бараг 2-3 цаг ТV-с телевизээр нэлээд ноцтой мэдээллүүдийг хэлж байсан. За тэгэхээр яг одоо өнөөдөр энэ хоёр дарга бол өнөөдөр хилцүүлэхт ирж чадсангүй үндх шалтгаантай. Тэгэхээр яг тухайн үед явж исэн асуудлуудаас энэ саяын алтан гэрэл хуульчийн хилдэг их хурлын тогтоолыг яг давсан үйл засгийн газар хийсэн үү гэдэг дээр ямар байр суурьтай Эрдэнэ жамын даргаас. Манай намын гишүүд бол энийг бараг 7 хоногийн өмнө мэдсэн баха. Одоо тэр нийт дэлгэхээс өмнө. За тухайн үед чинь шадар сайд хуралд